Зохиолч Алтан гэрлийн амар сайхан Монгол ухаан өгүүлэг. Дүүрэн гуай төрсөн эцэг хамчи хэмээх галбигаан насан туршдаа үзэн ядсан гэхэд хашаачим сайнаар бодлоггүй явсаар хатан гэрт нь буцаасан. Аав нь мянган малтай баян атлаа түнд өсхийн жаргалыг амсуулаагүй. 44 онд цэрэг татагдсанаар л мөр бүтэн гэдэс задгалан амьдрал эхэлж байжээ. Хөөрхий бүлтгэр үрс 6-7 нас хүртлийн хувцас хэчийг мэдэхгүй чармай нүцгэн гүйлдэж торинсон. Намрын сүүл сар бараг л өндөрлөж эхний цас унахтал арай хийж тэрлэг хэдрэх эрх олддогч хөр цасан дээгүүр хөл нүцгэн таврагаж тугал бируугаан эргүүлэх болдог. Өөрийн жаварт хөл нүцгэн гарч үнэ эвлэхтэн бээрсэн хөлөө үхрийн халуун баасанд дулаазуулж дагжтлаа даарах хэв ёрийн зүйл байсан. Хүйтэрч жавар тажигнамгцэл аав хөмөн гутал өмсүүлдэг байсан нь арай л хүнлэг бус. Идж өссөн хоолой ярихаар 21-р зуунд амьдарч буй ач хууч нь зүгээр л шоолж инээлддэг. 18 хүрч цэрэгт иртлээ мах гэдэг зүйлийг огт амсаж үзээгүй гэхээр тэд итгэдэггүй. Шир, эрүү, хэл гэх мэт хоол нь хүүхдэд сайн гэж эцэг нь номлож нохой мэт бүлэх хальс зулгаалгаж өсгсөн. Хямцагны шөл өөдөтлан идэж хаяа нэг чулуу хальстай шар будаатай шөл олдоход ямар гоё вэ хэмээн баярлдаг явжээ. Мянган малтай айлын 8 балчир хүүхэд хэрнээ зуны цагт хусам тараг аарцхнаар л бор хотоодон болгодог байсан. Энэ бүхнийг санах тусмал харамч хахир зантайда зон олноос хамчи хэмээх цол олсон эцгийг сайн хүн биш гэж харахаас өөр замгүй болчихдог. Гэтэл хаа холын арлын орны ихэмч Монгол судлалын доктор цолтой эрдэмтэн ирээд өвгний биеийг хамгийн орчин үеийн нарийн багжаар шинжилж багдаан зоогддог байсан хоолны тухайд шалгааж ярилцаад та хүүхэд насандаа хамгийн зөв хоолыг идэж өссөн учраас эрүүт нь зөв хөгжиж шүдт нь бэхжжээ гэлээ. Цааш нь эрүү шүд сайтай ч нь л таны 100 наслсны гол шалтгаан гэж ус цас шиг чөлөөтэй монгол хэлээр тайлбарласан нь итгэхэд бэрх. Тэр яавч худлаа хэмээн өвгөн харь хүмүүний нотлогоог үгүйсгэхийг оролдов. Дагуулж яваа судлаач монгол бүсгүйтэй хамжин хоёр талаас нь шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбараар хуйхалсан учир зөрүүд өвгөн хэлэх үггүй болж гартлаа. Шир зулгааж өсснөөр эрүү зөв хэлбэржиж шүд бэхжсэн. Үргэлж нүцгэн байснаар балчир өсвөр биендээ дэ амин дэмийг хангалттай хуримтлуулсан. Мөн нүцгэн хөлийнхөө арьсаар хэрэгтэй эрдсээ авсан болохон дүүрэн гуай эцэст нь ойлгож хоёр эрдэмтний үгийг хүлээн зөвшөөрөв. Дулааны улиралд цагаан хоолоор ходоодон амрааж өвлийн цагт илчлэг ихтэй өөх тос махан төрлийн хоол хэргэлдэг эртний монголчуудын хоолны дэглэм хамгийн оновчтой хэмээн дэлхийн том эрдэмтэд дүгнснийг сонсоод дуу алтлаа. Чухам үүнээс л болж дүүрэн өвгний нойр хулжсан шөнүүд эхлэв. 100 настайч түүний шүд унаагүй, өвчин хууч гэж мэддэггүй. Ханаад шуухт наач тусч үзээгүй. Түүний 7 дүүч эрүүл саруул өсч
өндөр насалцгаасан. Хоёр том нь 90 хэдтэй өөдүүлж, бусд нь одоо 80 хэдтэй, 90 хэдтэй буурлууд амьд сэрүүн сууж буй. Энэ бүхнийг тунгаан бодсон дүүрэн үсрэнгүй хөгжлийн 21-р зуунд нарийн багжаар л шинжилж буй зүйлийг Монгол хар ухаанаараа таньчихсан байсан аавыгаа өөрийн эрэхгүй бишрэв. Бүтэн сар нойроо хулжаан бодолд автсан тэрбээр эртэг эгч нь босоод эцэг гал багснаасаа үлдсэн цор ганц зүйл эмтэрхий үндсэн тагшийг хайсаар эргэнэг хаваас оллоо. Дүүрэн жижиг хадаас эрг шурга мэдхнийг хийснийг суллаад угааж арчсан нь Нямбай гэхээсээ гэмшсэн төрхтэй. 10 үед амжсан гэдэг тэрхүү арцны үндсэн тагшинд арвай будай дүүргэн хоймрын авдар дээрээ заллаа. Зохиолыг бичсэн Алтан гэрлийн амар сайхан. Уншсан Эрхэнбаярын Батторж.